Бурхан минь энэ түүний жинхэнэ царай үнэхээр аимшигтай. Ийм царайтай байж таны говь эзлэнг үнэхээр хүсэх нь аргагүй эзэн минь. Царай нь зэрэмдэг болсон учраас сэтгэлгээ энэ ийм гажуудсан байна. Надад нэг санаа байна. Одоо хүний нүгний баг миний гарт байгаа болохоор хэрэв би гадаад төрхөө өөрчлө үндсийг нь сурч чадвал би мянган нүрт тунтаажийн бяцхан хувилбар шиг дүр эсгэж бүрэн боломжтой. Хэрэв би түүний дүр товарч чадвал түүний өрмөц толгойн урилга болох хэлбэргүй тариныг олж авч чадах эсэхийг мэдэхгүй ч гэхдээ шим мав бүлгэмийн зарим толгойн урилгыг олж авах арга олж магадгүй. Энэ жаахан эсэлтэй бас энэ залуу бардамнал угсаатай. Хэрэв би жаахан л болгоомжгүй байвал цавчруулж өгөхгүй байх. Сианы 100 сүнсийг дуудаж надад туслахаар эхлээд түүний цогцыг устгаж ямар ч улам үлдээхгүй байцгаа. Хэрэв бид мянган нүрт тунтаажийг өгсөн гэдгийг нууж чадвал аль болох удаан хугацаанд нуух хэрэгтэй. Цэцгэн элдний хуруу 100 цэцгийн хатгалт. Энэ залуу алах үнэхээр хэцүү байгаас таамаглашгүй байсан. Би түүнийг алсан гэж хэлсэн ч цогцыг нь харахгүйгээр надад итгэх хүн цөөхөн байх. Би энэ залуугийн дүр төрхөхийн тулд зөв төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй болох нь. Хагас хүч чадах хугацааны дараа Тэнгэр тав ирж байна. Одоохондоо миний дууханд буцааж ор Сианы. За. Газрын хамгаалагчаа та зүгээр үү? Биднийг хөөж байсан хүмүүс бүгд хуримжилсан. Гэтэ та жинхнийг нь барьсан бололтой газрын хамгаалагчаа. Чи навш гээ хуаны дахиад зогтчих уу? Ах тэнгэр тав. Та яагаад намайг түүнийг алсан гэж утсангүй вэ? Тэгээ та хуаныг алсан юм уу? Газрын хамгаалагчаа. Үгүй ээ, тэр зогтчихсан. Хуаяа тоо томшгүй олон дайсантай. Хэрэв түүнийг алах тийм мунхан байсан бол аль хэдийн 100 удаа алгадчихсан байсан. Үгүй хуаяа бол үнэхээр төвөгтэй новш. Би түүнтэй хэдэн мэг солилцсны дараа толгойн гэмтээсэн ч эцэст нь түүнийг алдчихсан. Энэ залуу миний сонирхлыг татчихлаа. Тиймээс түүнийг агнах гэж санаа зовох хэрэггүй. Би түүнтэй завтай үед тогломоор байна. Гээ хуяа маш залхив. Та биднийг үнэхээр юу ч хийх хэрэггүй гэж бодож байна уу? Газрын хамгаалагчаа. Хэрэггүй, миний сонирхлыг татсан өрсөлдөгч болоход хэцүү. Та нар хөндлөнгөөс оролцуулах туфтаа байх болно. Тэнгэр тав таны гээ хуяатай харилцах хажаа яг ямар юм бэ? Тэр үнэхээр таны сайн найз мөн үү биш үү? Минийх гэвэл бараг л тийм. Би үүндээ шим мав бүлгэмээс гаралтай. Гээ ийгийн шав байсан. Гээ хуаяагийн эцгийн. Гээ хуяатай холбоотой зүйл миний ердөө л энэ. Хэрэв би түүний талаар мэдэх зүйлээ ярих юм бол зөвхөн түүний анхны дүр төрхийг тухай л байж болно. Түүний бус дүрүүдийн талаар би үнэхээр мэдэхгүй. Та Шимон бүлгэмээс ирсэн гэж үү энэ чинь? Хараалаа, та яаж ингэж амархан ажлаа сольж чаддаг байна? Энэ залуу яагаад Шимон бүлгэмийн хэсэг тасалж байгаагүй юм бэ? Газрын хамгаалагчдаа